За сайн байцгаана уу. Монголд гаднаас цахилгаан машин авч таксины үйлчлэгэнд оруулна гэсэн тийм шийдвэр гарах гад байгаа мó гарцсан юм уу нэг тийм бодоод байгаа юм биш үү те. За би болохоор яг энэ Tesla-гаар таксинд буюу Uber-т явж ирсэн. Одоо монголоор бол UBCab гэсэн үг шүү дээ. Тэрэнд явж байгаад болсон. Тэгээ одоо тэр машинаараа бензин машинаараа явж байгаа. За ер нь яагаад энэгээр явхаа болсон бэ гэхээр за нэгдүгээрт нь шин дээр бол энэ Tesla-гийн бүтэн чаржаараа бүтэн батарейгаараа 300 орчим майл явдаг бол 7 хоног болгон өдөр болгон бүтэн сэнэглээд 7 хоног болгон ингээд яваад ирэхээр 7 хоногт 1 майлаар ингээд буураад идэм билээ. 299, 298, 297 гэдэг ингээд буураад идэм билээ. Тэгэхээр яг утасны батарейтай адилхан өдөр болгон бүтэн цэнгээр нь цэнэглэх тусам батарей нурдаг гэсэн. За тэгээд дээрэс нь манайх гэртээ ийм 380 ваттын ийм юугаар цэнгэлдэг аахгүй. Тэгээд энүүгээрээ шөнийн цагаар хөнгөлөлттэй үнээр нь цэнгэлж иж бензинээс хямдхан тусч байгаа. За гадуур яваад цэнгэлэх юм бол баг энээсээ ялгаагүй үнэлгээтэй болоод байгаа аахгүй цэнгэлэгч нь. Тэгээд дээрэс нь гадуур яваад цэнгэллээ гэхэд одоо энэ Чикаго хот штэ Америкийн 3 дахь том хот те дэлхийд хэдэд жортой. Айгүй том хотод яг Tesla-ны цэнэглэгчээр яг тийм ингээд юм хэрэглэгчд одоо ойрхон биш арай болоо байгаа гэсэн. Бусад бензин колонкууд шиг тийм түгээмэл биш, хаасайгүй байдаггүй. Заавал нэг газар зорж очиж, бүр төлөвлөж очиж тэгээ тэнцэнэ хамгийн багадаа 20-30 минут сууж иж юугаад цэнэглэн. За энэ гэрийн нөхцөлд энэ 380 ваттаар цэнгэлдэг нь болохоор 5-6 цагийн 7-8 цаг ч юм уу шүнжэнгөө цэнгэлж иж өглөө нь бүтэн цэнэгтэй гарч ирдэг гэсэн. Тэгэхээр дагалдах ийм асуудлууд байдгийн шүү. Одоо цахилгаан машинаар одоо оруулж гаднаас өндөр үнэтэй худалдаж аваад оруулж ирээ таксинд оруулахад дагалдах энэ асуудлаа шийдэхгүй болоод тийм зөв шийдэл мөн үгүй юу гэдгийг бас сайн харах хэрэгтэй гэж бодож байна. За миний бодлоор болох юм бол хамгийн боломжтой хувилбар бол хайбрид машин гэж боддог. Бас нэг чухал юм нь юу вэ гэхээр бас нэг залуу хэлсэн байсан. Монголын тийм хүүтэнд нөгөө пара хамгийн эцсдэр нь тавьчаад халуун үлээлгээ тэгээд явах юм бол батарей нь айгүй амархан явна. Тэгэхээр бас заавал гадуур сэнгэлэх хэрэгтэй байна. Тэгэл ингээл дагалдах нөхцөл байдлууд нь ингээл дордоол явчихна. Тэгэхээр тэр байдлаасаа сайн бодолцоосоо гэж хүсэж байна.